хүүхдэд гаруудас төхөөрөмж өгөх хэрэгтэй юу? Өнөө цагийн ертөнцид төхөөрөмжүүд нь гэр бүлийн өдөр тутмын амьдралын сашгүй нэг хэсэг болсон. Төхөөрөмжүүд бидний амьдралыг эсвэл тав тухтай 50 болгодог. Жишээ нь гар утас эсвэл ухаалаг цалины тусламжтайгаар хүүхдийнхээ байршийг хурдан олж мэдэх болон бусад олон зүйлсийг хийх боломжтой. Гэхдээ хэн ч нууц биш хүүхдүүд төхөөрөмжийг тавсам татах эсвэл видео контентэд хэд удаан автах гэс мэдтүүдээс нь зөв бус зорилгоор тогтмол ашигладаг. Гэсэн ч төхөөрөмжүүд бас амьдралын нэг хэсэг бөгөөд эцэг эхчүүдийн үүрэг бас хүүхдтэй дижитал эрүүл ахуйд суралцахад нь туслах явдал юм. Үүний тус төхөөрөмж ашиглах тодорхой дүрм журам тогтоогоорой. Өдөрт хэр удаан ашиглах, ямар контент үзэхэд, ямар хязгаараас тавих зэргийг тодорхой болгоорой. Эдгээр дүнээ баримтаж байгаарай. Мэдээж хэрэг бүх зүйлс үргэлж саадгүй байхгүй. Заримдаа хүүхэд дуртай бичсэн эсвэл удаан үзхийг зөвшөөрөхгүй бол уурсаж уйсгах ойлцох гарна. Тэгвэл дүрм бос дүрм. Мөн нэг чухал зүйл бос эцэг их хүүхдэд техник хэлбэсийн боломжийг зааж өгөх явдал юм. Түүнд зурагт компьютерийн мөстийг үзүүлж гар утасны тохиргооны тасаар ярьж өгч байгаарай. Ясангуяа хүүхдүүд ямар нэг зүйл хийх ажистрийг мэдсэд сонирхолтой байдаг. Жишээ нь зурагт яагаад дүү гаргадаг вэ гэдэг. Хэрвээ та ямар нэг зүйлийг мэдэхгүй бол урьдчилан сургалтын бичсийг үзээд хүүхдэд тайлбарлаж өгөх, эсвэл хамтдаа сонирхолтой контент үзэж болно. Жишээ нь Газисионгийн хуучин дугааруудыг